Добрый вечер. За бүгдээрээ хичээлд сурж байгаа хүмүүс туур дэвтэрэн дээр бичгийг би хүсэж байна. Тооны дэвтэрэн дээр бичгийг надад яаж тооны дэвтэрэн дээр бичих ёстой гэсэн бодолтой байдгийн. Тэгээд бүх үзсэн юмдаа сайхан тогтоогоод яваад байгаараа. Би тэгээ 31-нд 3 цагт тэр бүх миний тавьсан хичээлүүдийг үзээд бичээд тогтоож авсан хүүхдүүдээс нэг хүүхдийн сонгоод тэгээд бэлэг болгоод нэмээд 15 хичээл зүгээр өнгөө зааж өгье гэж амласан байгаа. Тэгээд тэр миний хичээлүүдийг сайн үзээд мэдгүй байгаа, ойлгохгүй байгаа юмнуудаа асуугаараа бид орно хариулаад өгчдөг. За өнөөдөр бүгдээрээ творительный падежийг үзэх хэрэгтэй байгаа. Винительний үзсэн. Тэгээ винительний үзсэн падежийнхаа өгтуруудыг сайн тогтоож авах хэрэгтэй. Одоо винительный падеж гэж в руу на руу гэд. Тэгээ в гэхээр 7 хоног цагийг хэлдэг. На гэдэг нь ямар хугацаагаар гэдэг гээд яг утга утгаар нь тэгж тогтоож авах хэрэгтэй. За тэгээд творительный падеж өнөөдөр үзэхээр энэ одоо минийхаар 31 дэх хуудсан дээр явж байгаа. Тэгээд творительный падеж гэхээр манайхаар бол үйлдэхин тгийн алгал гэсэн утгатай дүүцэн. Работать гэхээр ажиллах, хүний ажил мэргэжил одоо хийж байгаа зүйл энэ төр дээр дандаа юм кем гэдгийг авдаг. Работать кем гэхэр чинь одоо ямар ажил хийдэг вэ? Ямар мэргэжлэр ажилладаг вэ гэсэн утга болно. Я работаю гэчихэд врачом гэх юм бол би эмчээр ажилладаг гэсэн үг болно. Я стал учителем гэхээр стать гэдэг чинь болох гэсэн үг. Тэгээ стал гэхээр болсон. Я стал учителем гэхээр би багш болсон гэсэн үг. Тэгээ энэ үг нь творительный падежийн нөхцөл авсан байгааг анзаарж байгаа. За тэгээд ямар нэгэн багц зэвсэг ашиглахад чем гэдгийг хэрэгжилж байгаа. Тэгээд я пишу чем ручкой тийм ээ. Би үзгээр бичиж байна гэсэн үг болно тий. Я рисую карандашом гэх юм бол би харандаагаар зурж байна гэсэн үг болно. За тэгээд энэ болохоор яг ингээд юуны өгтургуу утгууд нь болчихж байгаа. Одоо болохоор с предлогом гэхээр өгтуртай утгууд нь. За эс гэдэг чинь хамт цуг тай гэсэн утгад илэрхийлнэ. Я с мамой иду в магазин гэх юм бол тийм ээ. Би ээжтэй цуг тийм ээ дэлгүүр рүү явж гэн гэсэн үг болж байна тийм ээ. Тэгээд яг ингэж орчуулад байх юм бол аягүй сайн өгүүлбэрийнхаа утгыг алдахгүй явдаг. Үсрээд байхгүй яг ингээд энэ өгтур чи энэ үгтэйгээ хамаарж байгаа гэдгээ ойлгож авах хэрэгтэй. За мы с другом играем в теннис гэхээр тийм ээ. Мы гэж аа чинь бид нар гэж аа тий. Тэгээд друг гэж аа чинь найз, нэг найз тийм үү? Энд чинь бол тэгээд тэгэхээр энэ болохоор чи яг би найзтайгаа гэсэн үг гэдэг байхгүй юу? Бит хоёр гэж ярьдаг шүү дээ бид нэр те. Манай найз бит хоёр гэж ярьдаг. Тэр нь яг тэрний одоо бид гэдэг нь мы гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Тэгтээ яг хоёулахнаа л байгаа гэсэн үг байхгүй юу? Би найзтайгаа байхгүй юу? Тэгээд играем в теннис хэр чи теннис тоглож байна гэдэг байхгүй юу? Играть во что гэдгийг. Тийм учраас в теннис гэж байгаа. За я люблю кофе с молоком хэр чи тийм ээ? Би молоко чинь сүү штэ тийм ээ? Тэгэхээр чи с молоком гэхээр сүүтэй, кофенд дуртай гэж байгаа байхгүй юу? За тэгээд перед гэх юм бол урд нь гэсэн үг. Сад находится перед домом гэх юм бол цэцэрлэг гэрийн урд байрлаж гэн гэсэн үг. Находится гэж чинь байрлах гэсэн үг. Эсвэл манай зүгээр байна гэж хэлэхэд ч болно. За гэх юм бол ард нь гэсэн үг. Сад находится за домом гэх юм бол цэцэрлэг гэрийн ард байрлаж гэн гэсэн үг болж байгаа. За тэгээд над гэвэл юмны дээр гэсэн үг. Яг ингээд им
юун дээр одоо ингээд ширээн дээр гэж ингэж ширээн дээр биш ахгүй юмны дээр гэх юм бол ингээд хүндий дээр нь байгаа ахгүй ингээд хүндий байгааг хэлж байгаа ахгүй юмны дээр гэдэг чинь. За тэгээд лампа висит над столом гэх юм бол чийдэн ширээний дээр байна. Одоо өлгөөстэй байна гэсэн үг байхгүй. Орос хэлэнд юмыг зүгээр байна гэж хэлдэггүй. Ер нь байна гэдг үгийг хэрэгэлдэггүй байхгүй юу? Тэгээд өлгөөстэй байх юм бол висит гэсэн үг байдаг байхгүй юу? Ингээд дүүжилсэн байх юм бол ингээд зогсож байвал ингээд зогсож ивэл стоит гэдэг байхгүй юу? Стоит. Ингээд хэвтээгээрээ байх юм бол лежит гэж хэлдэг байхгүй юу? Заавал ингэж хэлдэг. За тэгэд под гэх юм бол доор нь кошка сидит под столом гэх юм бол муур ширээний доор сууж байна гэсэн үг байхгүй юу? За тэгээд между чем и чем гэх юм бол хоёр юмны хооронд гэсэн үг байхгүй юу? Хоёр юмны дунд. Магазин находится между домом и парком гэхээр дэлгүүр гэр парк хоёрын дунд байрлаж гин гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрын заавал нөгөө творителен падеж между чем и чем гэж байгаа байхгүй юу? Энэ хоёрын юм болохоор заавал творителен падеж дээр. Рядом с гэх юм бол ойролцоо гэсэн үг. Бид нэр тэр около уу гэд бас дэргэд хажууд гэд үтсэн байгаа. Тэр чинь болохоор уу гэдэг чинь бол ерөөсөө яг хажууд нь одоо үүдэнд нь байна гэсэн үг болно. Около гэж чинь 2-3 метрийн зайд. Энэ болохоор рядомс гэдэг чинь манайхаар ер нь юм нэг юм багцаагаар манай жишээл одоо ихтлгүүртэй ойрхон байдаг ч юм уу те. Эсвэл аль нэг одоо баян зүрх захтай ойрхон байдаг гэсэн тийм утгаар хэлгээд энэ рядомс гэдэг байхгүй. Тэгээ мы живем рядом с институтом гэдэг юм бол те бид нар их сургуулийн ойролцоо амьдардаг гэсэн үг болж байгаа байхгүй. Ряд гэдэг чинь игнэ гэсэн үг байхгүй. Тэгээ нэг ингээ игнэнд байдаг гэсэн утгатай байхгүй яг зүгээр орс хүний сэтгүүгээр ярьж ойлгохыг гэж бодвол. За тэгээд шо за гэхээр юу авах гэж гэсэн утга байдаг юм. Я иду за хлебом гэх юм бол би таалга авахаар явж гин гэсэн үг болж байгаа байхгүй. За перед гэдэг юм бол цаг хугацааны хувьд өмнө гэсэн үг байхгүй. Студенты волнуются перед экзаменом гэх юм бол оюутнууд экзамен чинь шалгалтын өмнө сандардаг гэсэн үгэлбэр байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацааны хувьд хэлж байгаа период байхгүй. Ингээ ямар нэг юмны өмнө гэсэн утга болчихж байгаа. За ингээд творителен падеж ер нь бол энэс илүү ухтууруудтай байдаг л да. Энэ болохоор хамгийн наазахын хана ухтурууд байхгүй юу. За тэгээд одоо ингээд предложный падеж үзээд дуусахад ерөнхийдөө нэг өгүүлбэр яаж бүтэж гэнэ гэдгийг ойлгож авч байгаа байхгүй юу. Тэгэхээр тестүүд хийж эхлэхэд илүү ойлгомжтой амархан утга учиртай болчихдог юм. Тэгээд тэр Оросын шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс байл миний энийг бас яг үзээд тэр Оросын бас юунд югдүүлээ эрцэнкад хичээл явагдаж байгаа тэрэнд бас явж байгаа хүмүүс зарим нь ойлгохгүй байдаг юм билээ. Тэгэхээр миний энэ монголоор тайлбарсныг үзээд илүү ойлгохомжтой амархан дөхөм байдаг бах. Тэгэхээр миний энийг үзээд илүү зардал гаргахгүйгээр шалгалтандаа бэлдэж болно. Тэгээд тэр эцэнкагийнх нь юу нь бас мэдгүй яаж онлайн орж байгаа хта бодвол. За тэгээд одоо өшөөс нөгөө нэг юуны 8 үйл өгөөдөө үзэх хэрэгтэй байгаа. Тэд нэрийг яг одоо предложный падеж үзсний дараахаа явал бас зүгээр идэв. Энд ингээд би та нарт би харуулад юм гэж. Энэ ингээд глаголы движение гэж байдаг байхгүй юу?
Энэ болохоор хөдөлгөөн заасан үйл өгүүд гэсэн үг. Энэ движение гэж хөдөлгөөн баггүй. Тэгээд глагол гэж үйл үг шүү дээ, тийм ээ. Тэгээд хөдөлгөөн заасан үйл өгүүд баггүй. За тэгээ энийг яг ингээд миний энэ бичсэн байгаагаар ингээд бичээд авах юм бол айгу сайн. Тэгээ ингээд тогтоогоод авах хэрэгтэй гэдгийг цээжлээд би ингээд зориуд удаан бариад. За тэгээд тэр дээр нь идти ходить гэж юм явган явах, ехать ездить унаагаар явах, нести носить гартаа барьж явах, вести водить хөтлөж явах, вести возить тээвэрлэх, бежать бегать гүүх, лететь летать нисэх, плыть плавать сэлэх гэд ийм үйл өгүүд идэх. Энийн утга учир нь юу вэ гэхээр одоо бид нар нөгөө нэг үйл үг үзэхэд делать сделать гэж үйл үг байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр делать гэдэг чинь хоёр утга илэрхийлэдсэн те. Би хийж байна, би хийдэг гэсэн хоёр утга илэрхийлжсэн те. Тэгэхээр энэ болохоор чи яг ингээ өдөр тутмын байнгын хийж байгаа юм байдаг учраас тийм хоёрдмол утгатай байж болохгүй учраас тэр хийж байна, хийдэг гэдэг хоёр үгээ энд бол салгацсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ идти ходить гэж байгаа чи явган явах гэж байгаа юм. Хоёулаа. Тэгэхээр энэ бол нэг чиглэлтэй, энэ болохоор юм хоёр чиглэлтэй байгааз ийш явчаад буцаад ирэх гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ болохоор чи яг нэг чиглэлтэй. Тэгээд энэ болохоор нааш цаашаа явна, эсвэл ерөнхийдөө явах моох гэсэн ерөнхий утгаар ярихад бол эднэрээр хэлдэг гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр хоёр одоо нөгөө хоёр утга чинь ингээд салцсан байхгүй. Эднэр хоёул нэг соёшооны видео өгнөд шүү. Тэгээд яг миний ингээд бичсэн байгаа шиг бичээд энд нь ингээд идти гээд тийм ээ. Идти ходить ехать ездить гээд настоящее время гээд идти я иду, ты идешь, он идет, мы идем, вы идете, они идут. Тэгээ прошедшее время гэхээр я шел, ты шла, мы шли. Тэгээ захирах үг нь болохоор иди, идите гэдэг яг ингэж бичиж таарна. Тэгээ яг энийгээ ингээд цээжлэх хэрэгтэй. Энийгээ 3 удаа уншаад идти ходить явган явах, ехать ездить унаагаар явах гэдэг ингээд эднэрийгээ яг 3 удаа эднэрийгээ 3 удаа хэлж байгаа цээжлээд дараа нь ингээд яг идти гэдэг нэг нэгээр ингэж уншиж цээжлээд дараа нь энэ ходить чи яаж хувирж байгаа энийг ингээд харж байгаа яг цээжлээд энэ нь болохоор ийн уртаар хэлэгдэж шүү. Энэ тэг яг адилхан юм шиг мөртлөө бараг адилхан байна тийм ээ. Тэм учраас энэ хоёрыг ялахын тулд энэ ег нь уртаар хэлэх хэрэгтэй. Еду, едиш гэд. Тэгэхээр энэ унаагаар явах гэж байгаа байхгүй. Тэгээд энэ болохоор ездит гэж яаж ез шүү, ездиш, ездит гэд ингээд болж байгаа байхгүй. Тэгээд ингээд заавал цээжлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ үйл өгнүүд дээр дахиад 14 юм урталт нь угтуур очтой байхгүй залгаа үйлдэгний угтуурууд. Тэгэхээр энэ өгнүүд шал өөр үг болчтой байхгүй. Тэм учраас энийг яг ингэж яаж хуурж байгаа гэдгийг тогтоож авах хэрэгтэй гэдэг юм. За тэгээд цаашгаа бас юм байгаа л да. Эднэрийгээ дараачийн хичээлдээ би та нарт үзүүлээ. Тэгэхгүй яг бөөнөр нь яачвал бөөнөр нь хийх гэж зүтг чинь яг нэг юм хийхдээ яг нэг тархинда тэр юугийн одоо даацын гэх юм уу да тохируулж авах хэрэгтэй гэдэг. За тэгээ би шинэ жилээс өмнө юуны дараачийн хичээлийг оруулчих. Тэгээд предложны пазиж үзээд энэ жилийн хичээл дуусгаад тэгээд тестийг би ерөнхийдөө дасгал болгоод ашиглаждаг байхгүй. Предложение ер нь өгүүлбэр яаж бүтэж гэн гэдгийг ойлгуулахын тулд ашигладаг байхгүй. Тэгээд өгүүлбэр яаж бүтээгээд яаж орчуулад байна гэдгийг нарийн үздгийг яг ганцаарч үзэж хахад тэгээ энд болохоор тайлбарлаад яваад тахаар тэгжил одоо заахгүй болохгүй байх л та. Би яг бодож байгаад яг яаж илүү заавал илүү үр дүнтэй хүнд бас үлдэцтэй ойлгомжтой байхыг бодож байгаад хичээл оруулаад явъя. За тэгээд миний энэ явуулж байгаа тэр шинэ жилийн бэлгийг авахыг хүсэж байгаа нь хичээлээ сайн ойлгоод бичээд яг миний заасан дараалал нь бичээд тууш дэвтэрэн дээр бичихийг хүсэж байна.
Тэгээд итгэвтэй үзээд лайк дараад тэгээд тэр нөгөө subscribe хийгээд яваад байгаарай. За өнөөдрийн хичээл ингээд дуусгая. До свидания, до новых встреч.